Оройн төргийн үзэгчтэй мэдээллийн хөтөлбөр зочны цагаар танд үргэлжлэн хүрч байна. Студиуд эрхчлөлөө хэрэгжүүлэгч намын дарга шовдрын төмөрс хүрэлцээрсэн байна оройн төргий. За оройн төргий. Тэгэхээр та бол энэ улс төр нам амьдралын энэ хэмнэлээс халиад бизнесийн салбар руу хальтарч орсон. За тэгээд үндэсний үйлдвэрлэгч болсон байгаа тийм. Үндэсний үйлдвэрлэгчийн гэхдээ энэ гашуун зовлонг мэдэрч яваа ийм хүний нэгэ. Тэгэхээр бас яриа бас мэдээж хоёлог яриа бодлогын хэмжээнд цөөхөн хоромч гэсэн өрнөх болов гэж найдаад байгаа юм л да. Ер нь өнөөдөр та бас өөрийг сонин үйлдэл гаргалаа шүү дээ. Засгийн газар тодорхой үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих уриалга гаргалаа. Яг бол өнөөдөр манай үндэсний үйлдвэрлэгчид маань импортын энэ бизнесийн шаханд орчжээ. Энэ хавчурганд орчжээ. Тэгэхээр зэрэг энийг цөөхөн хитгэн үндэсний үйлдвэрлэгч за тэр дундаа таны энэ хийж байгаа энэ эрхэлж байгаа ажлыг үзэх юм бол жижиг дунд бизнес эрхлэгч Монгол цөөхөн байна л. Тэгэхээр энэ одоо бизнес эрхэлж байгаа бас нэг юм хийх гээд яваад байгаа баялаг бүтээгчд маань амар бухимдалтай нэг ийм сонин одоо ийм цаг хугацаанд дээр ирчээ тань л. Тэгэхээр өнөөдрийн одоо энэ олон нийтэд хандаж энэ гаргасан бухимдал юм чинь юунаас үүдсэн юм бэ? Тийм. Тэгэхээр өнөөдөр бид нар бол монголчууд бид нар маань хөгжийг бол олоор зам бий. Тэрний хамгийн эхнийг ижиж болохоор нь бол үндэсний үйлдвэрлэлийг бий болгох хэрэгтэй. Тэгээд энэ үндэсний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих хэрэгтэй юм л да. Гэхдээ дэмжихтэй бол гурван талаас дэмжих хэрэгтэй гэж харж байгаа. Нэгдүгээрт нь засгийн газар байна. Хоёрдугаарт манай холдоо авч иргэд байна. Гуравт нь өөрөө үйлдвэрлэгч гэсэн юм одоо гурван байлыг дэмжих юм бол одоо үндэсний үйлдвэрлэгч наа. Үндэсний үйлдвэрлэлийг ингэж дэмжснээрээ бид эдийн засгийн одоо хэмжээ ихсэж эдийн засаг зузаарна тий өөрөөр хэлбэл бид нь хадааснаас одоо гоож өгдөг мөнгө маань гадшаагаар өртөх мөнгө байх болно гэсэн. За тэгэхээр яаж байхгүй болохоор зэрэг бид одоо хамгийн гол нь импортоор орж иж байгаа бараа бол Монголын зах зээлийн үндсэндээ бол 80% нөмөрцөн байж байгаа. Тэгэхээр манай монголчууд маань олон одоо залуучууд олон одоо бизнесмэнүүд байгаа багч найз надаас гадна тийм ээ маш их үйлдвэрлэлүүд хийж байгаа. Энийг маань би өнөөдөр бол одоо нэг ийм хэлэх гээд байгаа байхгүй Путин шиг одоо дотоод үйлдвэрлэлийг дэмжийе гэсэн юм ярьж байгаа би. Путин шиг гэж ярьж байгаа байхгүй. Тэгвэл зарим нь сонирхож байгаа. Ягаад Путин гэж асууж байгаа л да өнөөдөр тий. Тэгэхээр Путин яасан гэхээр зэрэг намайг хойно докторантууд сурж байхад Орос улбаноос ерөнхийдөө чинь сонгуул оролцоод ялцд байгаас юм. Хамгийн анх тэгэхэд би Оросд сурч байсан. Тэгэхээр надтай сурч байхад бол нэг Япончууд, Солонгочууд, Оросууд гээд 4-5 орны залуучууд байсан л да. Тэгээд нэг Орос залуу бол тэнд юу хийдэг гэсэн гэхээр зэрэг цагаан бодлооны судалгаа хийдэг байсан. Би ч нэг цагаан бодлооны судалгаа хийсэн шүү дээ. Үргэлжлүүлээд яри. Нэг залуу нь бол аав нь яг одоо өнөөдөр миний хийж байгаа бэлэн хоол хийж байгаатай адилхан одоо Ширак гэдэг хоолыг Солонгосоос Орос руу импорт хийдэг гэсэн байхгүй юу? Тэгээ Путин гарч ирээд удаагүйгээр нэг нь зарласан тэр орондоо. За Ширак хоолыг Орос хооронд үйлдвэрлэж байгаа хүмүүсийг татчих байсан байхгүй Москвад нэг үүрэг өгсөн. За ямар компани энэ одоо бэлэн хоолыг Орос хооронд технологи суурьлуулж чадах бай. Тэр тохиромжийг хэн судалж чадах бай. Тэр компани тусаалan дэмжинэ гэж зар тавьсан байхгүй юу. Тэгээд дараа нь Путин тэндээс нөгөө манайхантай адилхан тендер зарлаад хүн тусалж байхгүй шүү дээ Оросч. Тэгээ яг мэдээллийгээ тодорхой сугаар авсан байгаа байхгүй юу. Хашир 5 хүн шалгуулаад. Тэгээд одоо бид нар их сайн санаж байгаа Уралтын гэдэг жижигхэн шүдэн цэцэг хоол гарсан шүү дээ тий. Тэгсэн. Одоо байгаа юу? Тий одоо байгаа шүү дээ Уралтын гэж жоохон юм. Тэр хоолыг гаргаж ирээд бодлогоо дэмжсэн байхгүй. Тэгээ Орос өнөөдөр бол дотооддоо 4-5 бэлэн хоол үйлдвэрчлээ шүү дээ. Тэр Ролтон бол одоо ер нь дэлхийн зах зээлд гарсан монопол болж байна шүү. Тий, тэгж байна. Одоо шилхэм ингээд дотоод хэрэг хангаад гадагшаа гарч эхэлж байгаа байхгүй. Тэрнтэй адилхан Путин бол яасан гэхээр зэрэг хардлаа хэрэг дээр цагаан бодоо тариулсан. Эхлээд бас тэр залууг дууж аваад цагаан бодоогон дээр тусгал ингэрээ хийдэг юм шиг амал да тий. Тэгээд төрөөс дэмжиж өгөөд тэгээд цагаан бодоо тариалаад Орос орж одоо бараг сүүлийн 10 жилийн дотор цагаан бодааг бол эх орондоо тариад гадаадд экспорт болчихлоо шүү дээ. Тэгэхэд би бол бараг 15-6 жил цагаан бодааны асуудал дийлэхгүй шүү Монгол тий. Тэгээ энэ хооронд асар ялгаа байхгүй. Тийм учраас би өнөөдөр бол Путин шиг одоо дотоод үйлдвэр дэмжиж яг зорилго гаргасан байхгүй засгийн газарт. Их оролт. За хоёрт нь одоо юу ярих гэж байна гэхээр зэрэг одоо нэгэнт ингэж үйлдвэрлэл бий болгоод ирж байгаа юм чинь бид бас бодлого харих хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр зэрэг жижигхэн амьдралд хэрэгцсэн бодлого хэрэгтэй л дээ. Одоо Монгол улсад байгаа дэлгүүрүүд байна, супермаркетууд байна тий маркетад өшөө одоо юу гэдгийг худалдааны одоо шилх юм бол бэлэн хоол гэж бодвол тэр чиглэлийн худалдааны үйл ажиллагаа хийдэг. Бүхэл дэлгүүр хангуу бүхэл хүмүүс байна шүү дээ. Тэр үндэсний үйлдвэрлэх юм 50 гэх хэрэгтэй байхгүй. Тэгээд бодлого авдаг бодлогоор. Тэр итгэл одоо сошиалор нэг хүн аягүй хувьцсан надад. Ерөөсөө мэдээж хүүхэд төрөөд шууд босоод явдаггүй тий төрөнгүүтээ ярьдаггүй. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэл гарч иж байгаа нь барахгүй шүү дээ. Мууч хэлсэн сайжсэн худалдаж авъя. Тэ гэж байгаа байхгүй. Гоё байхгүй тий хэрэгтэй. Тий урам орж байгаа байхгүй тий. Сайн хэлсэн мууч хэлсэн худалдаж авнаа би бол. Гадны тэр одоо элдийн янзын
хаана хийсэн мэд итгэхгүй авснаас Монголда хийсэн Улаанбаатар авсан зүйлийг авах юм бол би үгүйд эрүүл мэндэд тус тийм болноо гэдэг чинь. Тэгээд би дор мэдж байгаа. Би бол одоо энэ таны соосон нэрийн бэлэн хоолыг бол өдөр тутмын одоо нөгөө бууз хийж байгаа, цөв хийж байгаа, хурилтай шил хийж байгаа те. Яг энэтэй адилхан болж байгаа. Яг зүг байхгүй. Яг тэр хурлаар хийж байгаа байхгүй манайх бол. Тийм учраас тэр хүний эрүүл мэнд муу болно гэж байхгүй. За энэтэй холбогдуулаад бид нар ямар бодлого өрөх вэ зэрэг ялангуяа манай төрсгийнхэн бол одоо энэ үндэсний үйлдвэрлэгчдийг яг бод дээр хүлээж авч уулзаад тэр үйлдвэр явахад үзэлтэй тий адилхан хүн шүү дээ. Тэнгүүтээ хамгийн ихний эйжент бол одоо ийм Путин яажсэн хэ зэрэг Путиний нууц бодлогондоо байж магадгүй. Би зүгээр ажилтгийн боддгийн магадгүй ингээ амгуудаа дотоодынхоо нэг том газрууд байна шүү дээ. Айрамч гэдэг юм уу тий. Одоо тийш төрийн бодлогоор явж байна шүү дээ. Жишээ нь эсвэл одоо төрийн одоо чиглэлийн үйлчлэгийг байгуулж тэдэд бүгдийн нөгөө бүтээгдэхүүн зориудаар шахдаг байхгүй. Тэгэхээр нөгөө үйлдвэрлэгч нэг эрэлттэй болоод ирнэ дээ. Зэрэгцүүлээд параллелаар зах зээл рүү нөгөө үйлдвэрлэгч өөрөө орно шүү дээ. Ингээд ороод эхлээд жоохон боловсролгууд нь хил гайлынхан бодлого дэмжиж өгдөг. Өөрөөр хэлбэл Монгол улсад одоо цагаан бодлогын үйлдвэрлэл болчих юм бол тий болоод тодорхой одоо 1%, 0.1% эхлээд эхлэх юм бол 10% болгохын тулд дотор нь яг жоохон нэмээд хөдөлгөөд өгнө. Дахиад дээр нь шүү дээ. Дотоодхон үйлдвэрлэлийн одоо бүтээгдэхүүнийг худалдаж авах хэрэглэхийг төр засгаас зөв уриалж шүү дээ. Хүчтэйгээр бодлогын шинжтэйгээр. Бодлогын шинжтэй. Ингэж өнөөдөр бол одоо Орос орн бол хөгжиж эхэлчихлээ шүү дээ. Тэнд нэг төмөрсөг гэдэг хүний одоо бизнесийг дэмжиж шахах гэдэг юм шиг шүү дээ, тий. Биш тийм. Сонсогдож байгаа боловч ер нь бол тэртээ тэргүй энэ үндэсний үйлдвэрлэгчдээс ханган нийлүүлэх энэ үйл ажиллагааг бодлогоор дэмжих асуудал бол манад одоо маш хурцаар хөндөгдөд удаж шүү. Нэг оюутлага 5 толгойд наацх нь ажилчдын хувьцааг дотоодын үйлдвэрлэгчдээс хүнс бүтээгдэхүүний энги гэдэг. Жишээлх юм бол одоо оюун толгойд шийдэх юм уу Эрдэнэ төвд тэгээд ярьдаг шүү дээ. Нэг бэлийн шахаад ингээл тий гаднаас шахах чинь 10 мянга жил ингээл нэг. Гэхдээ тэр дотоодынхаа өөртөө үйлдвэрлэлээ шахах тэгэл дотоодын бас нэг эдийн засаг эргэлдэж болж байгаа. Гэтэл дотоод тэрний хийж байгаа байгууллагууд мэрсэл байж шүү дээ. Яг адилхан стандартаа дэлхийн стандарт шалт хангасан. Ер нь бол гадаад явсан оронд явсан л да Япон, Солонгос гэдээ үзсэн тий. Жижигхэн нэг ийм дөрвөлжин дотор үйлдвэрлэл хийдэг байхгүй тэд чинь. Дэлхийн стандарт шалт хангасан үйлдвэрлэл. Манайхтай адил тэгээд оруулах гаргах хаалгач гэдэг юм уу илдээтэй ерш шаарддаг. Яг нөгөө бүтээгдэхүүн чанартай байна уу те. Дизайн сав боглоод нэлхий шаард хангаж байгаа гэж үзэл болоо ерс. Тэгээд жоохон сон нэж. Тэрнтэй адилхан одоо тэр бэлийг шилжих юм бол үйлдвэрлэж байгаа компани нь дуудаж яваач төр хэсэг ордонд үзэлтэй те бэлийг. Давай болж байна. Тэгвэл энийг гаднаас одоо мөнгө гадагш нь урсгаад гадны улс орныг тэжээжийнхээ оронд дотоодынхон тэр үйлчлэг тэжээх юм бол маш олон ажилтаа болоод ирнэ те. Тэр хүний цаана үр хөвгтүүд байх шээ те. Тэгээд Монгол улсын эдийн засаг аяндаа өндөж ярих байхгүй. Одоо гол ярих бодлого бол яг л энэ л яваад байна. Энийг бол дотоодын үйлдвэрлэгчид бол ярьж гин, хэлж гин. За ер нь одоогийн эрх баригчдаас ганц хүсэж байгаа юм бол ерөөсөө энэ тодорхой хуулийн энэ төслийг бол бас үйлдвэрлэгчдийг дэмжих чиглэлд барьж өгөөч. Өөрөөр хэлбэл өмнө Чингис Бондоос авсан зээл юм а бид нар төлж чадхаа байлаа. Ажлын байр хумигдах нэ гэдэг энэ асуудлыг хурцаар хөндөд байгаамаа. Тэгэхээр таны хувьд бол өнөөдөр үндэсний үйлдвэрлэгч тэр дундаа одоо гомингийн бэлэн гомингийн салбарт бэлэн гомин бол өөрөө одоо альч дэлхийн улс оронд за тэр дундаа манай Монгол ч гэсэн өргөн хэрэглээний ийм хүнсний бүтээгдэхүүн болж ирж байна. Тэгэхээр одоо юу гэдгийг сүүлийн олон жилдээ Хятадын бэлэн гомин идээд дотроос нь янз бүрийн одоо амтан гарч ирлээ л гэдгийн за ходоод энтер төлөгдөж цаарсан байна гэдэг маш олон эрүүл одоо хүнсний аюулгүй байдлын тал дээр бэлэн гомин дээр хандаж нэлээд бас хөндөгдөжсэн байна. Тэгэхээр дотооддоо бэлэн гомин үйлдвэрлэнэ гэдэг нь өөрөө бас бид нар чинь бас л нэг ахиц дэвшил болоод байгаа юм л. Тэгэхээр та бас өнөөдөр бохимдолтой байсан импортын одоо гомин авч одоо шийддэг энэ асуудал бол бас л нэг бохимдлоо илэрхийлж байгаа юм. Тэгэхээр бизнес одоо ингээд хийгээд явхад ер нь ямар бас хүндрэл бэрхшээл тулгарч ийн томоохон одоо энэ хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлэх асуудал ер нь ямар процедураар өрнөд юм бэ? Бид тэр цаг байгуулалт болж байна. Одоо бид нэг 3 дахь хэлээ. 3 дахь нь би өнөөдөр ийм яриад гаргасан. Монгол улсад ажиллаж байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа бизнесмен хамтрах ажиллаж гаргасан байгаа. Жишээлх юм бол манай үйлдвэрлэгээд байгаа 9 жижиг үйлдвэрлэл байж болно тий. Хайрцагч гэдэг юм уу, сав баглаад тэгэл аяг маяг гал гэлхэр ут гал 9. Тэгээд зарим одоо үйлдвэрлэлд хамтарч ажиллаж байгаа. Энд чинь нэг бодлогын хувьд би нэг дэмжиж эхэлж байгаа байхгүй бас л тий тодорхой хэмжээгээр би гадагшаа одоо 90 руу гонжоо руу тэр шандуу руу одоо хайрцагч хийхээ оронд Монголд хайрцаг хийж Монголоос гिचж байгаа. Яг нэг жоохон илүү байх нь хамаахан надад сонирн биш тий. Нэгдүгээр, хоёрдугаар сэтгэл таны асуусан асуултанд хариулахад манайд нэг ийм асуудал байна. Ер нь бизнес хийгээд явхаар бол одоо ямар бэрхшээлүүд байна гэдэг маш их бэрхшээл тулгардаг байхгүй. За жишээлх юм бол би хүнсний одоо хуультай холбогдвол нэг юм хэлчихье. Хүнсний хуулинд ийм байдгийг би хальт уншиж шуучлаа. Сэтгүүлчтэй үзэгч маань бас юу яах вэ? Хаана хаягтай байна те? Тэр газар үйлдвэрлэл явуулна гэж заасан.
Гэхдээ тэгвэл би ингэж байгаа. Гэхдээ тэгвэл та нар байна шүү дээ. Хаягтай байна. Өөрөө компани хаяг байна шүү дээ. Тэр газар л үйлдвэрлэл явуулна гэж тэнэгтэж байгаа байхгүй тэр үйл дээр. Гэхдээ тэгэх юм бол та нар бол ажлын байр хангаадаг. Би Баянгол дүүргийн харьяа тий. Баянгол үйлдвэрлэл явуулсан ямар ч объект байхгүй байна. Гэхдээ тэгвэл давай Баянгол дүүрэг та нар бол энэ хэсэгт үйлдвэрлэл явуулаад дид үтсэж хийгээд өгчөө. Тий? Одоо бид тоог цахилгаан бол бүх юм хангаадаг. Байр савч хангаадаг чи. Яг л бод үйлдвэрлэл явуул. Гэхдээ ингэж тэр хуулийг хийх ёстой шүү дээ. Гэтэл амьдралаас нийцэхгүй хуулийг ажигласан. Тэгэл тэр нь хэрүүл маргаан болдог, шүүх мөхөөр явдаг. Өөрийн прокурор ч харин бол тэр мөрийг авч үзээд надад тохиолдсон шүү дээ тийм. Прокурор авч үзээд хэрэгсэхгүй байна. Өөрөөр оршин суугаа хаягаар тухайн бизнес эрхлэгч тухайн одоо дүүрэгтэй компани байгуулна гэж байгаа юм уу? Тий, одоо би Баянгол дүүрэгт бүртгэлтэй байх юм бол Баянгол дүүрэгт үйлдвэрлэл явуулах юм байна л да тэр хуулиар. Гэхдээ нэг ийм хөгийн юм хийгээд амьдралгүй ингэ тавьсан тий. Тэгээ ийм байдлаар бол одоо Монголын эдийн засаг бол хөгжиж тун төвхтэй. Тэгээ өнөөдөр нэг хүн бол бас хурлын дараа бол бичиж ин л дээ. Бид юусоо эдийн засгаа өндийлгийа гэвэл тий өндийлгийа л хэлэн бол үндэсний үйлдвэрлэл дэмжиж яа бүгдээрээ тий тэр юусоо сайн байна уу муу байна хамаагүй. Ямар ч хэлсэн бид дотоодын Улаанбаатараар хийсэн бид гаднаас стад өттэй юм уу хорхоотой юм уу эсвэл хими элемент орсон тий одоо хими элемент ч олон төрлөө шүү дээ. Бид одоо тэр гадны хятадын хоолойд судалж үзсэн. Савлгааны хүртэл манайхаа ажиглаар цаасан савлгаатай. Ер нь дэлхийд ингээд одоо зах зээл дээр хэдүүлээ дэлгүүрт очиод манай үзэгчд ажиглаараа за би бэлэн хоол гэж яаж бас бэлэн хоолтой холбогдоод ярьчих уучлаарай тий. Бэлэн хоолын савлгааны хятадаас олж байгаа хоол нь цаасан савлгаатай байгаа. За Оросоос, Японоос бүгд пластик савлгаатай. Ялангуяа манай савл PP5 гэдэг савлгаа байгаа. Дахин хэрэглэж болдог тийм. Гэх мэтлэнгийн савлгаанаас хүртэл эрүүл мэндэд нөлөөлж эхэлж байгаа тэчээрээс. За тэгээд дотор нь шилжих юм бол одоо хөөлгөч бодис байж гин хиймэн тийм. Тэр нь ууршуулагч бодис байж гин. Одоо зарим хоолыг ингээд хийх амар уур гардаг штеп. Тэр чинь хим аргаар гэж уур гаргаж байгаа байхгүй. Тэр нь улаан хоолой хотоод нь муурлуулждаг. Дээр нь аваачаад юу хийчихэж нөгөө барилдуулах бодисыг хийж нөгөөт нь барилж өгөхгүй учраас магадгүй судалгаагаар байдаг шүү дээ би зүгээр төгс хэлэхгүй байж болдог судалгаагаар бол гадны хоймонгууд ихэнх нь ясны гурилтай аж гэдэг юм уу хит их харахмaalтай аж гэдэг юм уу те энэ чинь нөгөө нэг бидний нөгөө нэг яриад байгаа үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнол хүнсний аюулгүй байдал маш их нөлөөтэй байхгүй энэ л бодлого байх хэрэгтэй шүү дээ өөрөөр хэлбэл бидний магадгүй гадныхан нөгөө зэвсгээр биш биологийн аргаар дан хийжэж болно шүү дээ. Хэдэн жилийн дараа өвчлөдөг. Ялангуяа одоо сүүлүүд ярьдаг боллоо шүү дээ. Энэ актер хорт хавдар нойр болчихоо өвчин, ходоод гисний өвчнгөө залуучж байна гэх тийм элэгний өвчнгөө. Эн чинь магадгүй тэр нөгөө нэг гадны одоо тэр элдвийн янз бүрээр хийсэн хоолтой, удаашруулгатай хоолтой, удаашруулгатай элдвийн бодисоос үүдэл яг үс гаргах байхгүй. Ер нь ч тийм судалгаанд байдаг шүү дээ. За ямар ч гэсэн цаг ярилцах цаг дууссан байна. Тэгэхээр эрхэм хүндэт үзэгчдээ өнөөдөр мэдээллийн хөтөлбөрийн зочны цагаар эрхчлөлөг хэрэгжүүлэгч намын дараах шоудрын төмөр сүх оролцлоо. За төмөр сүхийн хувьд үндэсний үйлдвэрлэгчтэй өмнө тулгуундаад байгаа цаг үеийн асуудлаар та бидэнтэй санал солилцлоо. Хөтөлбөр үргэлжлэн хүрч байна.